Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цээгрэм эхлэхэд бэлэн боллоо. Канадын хамгийн том хот Торонтогоос баруун тийш машинаар 1 цаг гарны зайтай 580 мянган хүн амтай Хэмилтон гэх хот байдаг. Энд хүрхрээнүүдтэй байгалийн үзэсгэлэнт газруудаар алдартай. Кафений гудамж, галерей ихтэй бөгөөд Макмастрын их сургуулиар алдартай учраас олон оюутнууд амьдардаг. Мөн Онтарио нуурын эрэг дагуу төмөр гангийн үйлдвэрэд юм байна. Энд Канадын гангийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг ба 70-80%-ийг Америк руу экспортлдог болохоор Онтарио нуураар дамжин усан онгоцнууд Канада, Америк хоёрын голд нааш цаашаа явдаг завгүй газар. Шүн болохоор жоохон амар болчдөг. Арх, тамхи, хар тамхи гээд янз бүрийн хууль бус зүйл оруулж заримдаа буудалцаан болж хүн амныг хэрэгж гарч исэн удаатай. Хэмилтонд хит хитэ алдартай Италийн мафиуд эд юм байна. Асуудал нь энэ хотод ямар нэгэн хэрэг гарвал цагдаа нар чимээгүй өнгөрөөдөг болохоор хэр олон хэрэг гарсан талаарх статистик мэдээлж байхгүй. Ийм газар хүн амны хэрэг гарсан. 2021 оны 2 сарын 28-ны шөнө нэгэн залуу Хэмилтонд байх Элвин гэх өргөн чөлөөгөөр машинтайгаа явж ив. Энэ авьд олон агуулгах, чингэлэг, контейнерууд байдаг ч шөнө болохоор бүх агуулгын хаалганууд хаалттай. Машин байтугай хүнч байгаагүй. Эрэгтэй гудамжаар явж байгаа тартал тэр цаана хар урт юм байв. Хальт харахад хүнжил шиг харагдсан бөгөөд зүгээр хажуугаар нь өнгөрөх гэж байсан ч ойртох тусам нөгөө хүнжил шиг зүйл матар мөлхөж байгаа юм шиг хөдөлж исэн. Эрэгтэй машинаасаа буугаад ойртоо тартал хүнжил биш залуухан эмэгтэй бүх бие нь цуснд будагдсан байжээ. Тэр дороо цагдаа түргэн тусламжийн машинууд ирж бүгд эмэгтэйг үгсэн байх гэж бодсон. Толгой цээж тэр чигтээ цуснд будагдсан байсан ч азар зүрхэн зогсоогүй учраас эмнэлгийн машинаар яаралтай тусламжийн тасаг руу зөөдөг. Эмэгтэй сандаргаж үхэл амьдралын зааг дээр байх хооронд цагдаагийн газар дахин нэг дуудлага ирэв. Ээлхэн өргөн чөлөөнд хүн унчихсан байна, үхсэн бололтой гэсэн дуудлага. Эхний эмэгтэйг олцдог газраас 100 м орчим зайтай дахиад нэг хүн олцсон. Энэ удаад эрэгтэй хүн. Цагдаа нарыг очиход аль хэдийн нас орсон бөгөөд нүрээрээ газар руу харж буудуулсан байв. Би энэ хурж амжаагүйс учраас амьсгал ураагаад удаагүй бололтой гэж таамагласан. Задлан шинжилгээ хийхэд 6 удаа буудуулсан бөгөөд 3 нь гартаа, үлдсэн 3 нь толгой хаваар, хүзүү, чих, эрүүнд. Цагдаа нар өмнөх эмэгтэйчээс ижил газар ойролцоо цагт цуснд будагдсан олцсон учраас хэргийг адилхан гэмт хэрэгтнүүд хийсэн гэж үздэг. Хэргийн газрын ойролцоох агуулгад хэд хэдэн хяналтын камер байсныг бүгдийг нь шалгахад буудалцсан бичлэг байгаагүй ч тэр аваар 1 цагийн турш эргэлзэн цагаан өнгийн Range Rover бичигджээ. Мэдээж харанхуй шөнө ийм удаан энэ хаваар эргэлзсэн болохоор сэжигтэй санагдаж машины зургийг олон нийтэд ил болгоод мэдээлэл ирэхийг хүлээдэг. Тэгвэл хохирогчид хэн болох талаар ярилцъя. Эмэгтэй нь 26 настай Жордан Романо, эрэгтэй нь 39 настай Тейлор Фрай. Тэд хосууд харилцаа сайтай бөгөөд Тейлор бизнес хийж мөнгө их олдог болохоор дутагдаад байх зүйлгүй элбэг хангалуун амьдарч исэн ч найз залуу Тейлор нь буудуулж нас ороод найз охин Жордан нь яаралтай тусламжийн тасагт бүхлийн ирмэг дээр байв. Цагдаа нар эмэгтэйг сэрээжгэл юм бол тодорхой мэдээлэлтэй болно гэж хүлээдэг. Камерт бичигдсэн цагаан Range Rover-ыг олсон ч тэр үнэхээр хэрэгтнийх үү гэдгийг батлах боломжгүй. Машины дугаарыг ч мэдгүй болохоор хэрэг гатсан байдалтай байлаа. Жордан сүүлийн найдвар байсан ч нөгөө талаараа гинт хэрэгтэн Жорданг алах гэж оролцсон бөгөөд тэр үхгээгүй одоо болтол амьд байгаа болохоор дахиад алхаар эмнэлэгт ирүүл яах вэ гэд цагдаа нар 24 цагийн турш Жорданыг хамгаалдаг. Бас нэг харамсалтай зүйл нь Жордан 13-7 хоногтой жирэмсэн байсан ч хүүхэд нь аль хэдийнэ зулбаж Жордан өөрөө 3 хоногийн турш комын байдалтай байв. Эмч нар ч одоо биднэрт хийж чадах зүйл байхгүй болохоор сэтгэлээ бэлдээрэй гэж гэр бүлийнхэнд нээлсэн. Гэтэл хэд хоногийн дараа Жордан хуруугаа өдлөгдөг. Ингээд зогсохгүй Жордан бүх зүйлийг санаж исэн. Түүнд сэтгцийн хувьд ямар ч асуудал байсангүй. Цагдаа нар түүнээс хинт хэднийг бууцсан талаар нь асуухад Тейлортэй хамт бизнес хийдэг хүмүүс гэж хариулдаг. Тейлор бизнес хийдэг болохоор мөнгөтэй тэрээр хамтарч ажилладаг хүмүүстэй мөнгө зээлсэн ч тэд зээлсэн мөнгөө буцааж өгөхийн оронд аллага үйлцсэн. Тэд хоёулаа юм байна. Оливер Карапара гэх эрэгтэй болон Люси Ли гэх эмэгтэй. Тэд ч бас хосууд. Мөрдөн байцаах багайл болох хурд нь тэдний араас гүйсэнч аль хэдийнэ хэдэн хоногийн өмнө Канадаас өөр улс руу нисжээ. Одоо бүгдээрээ энэ хосын талаар бага зэрэг яриа. Люси 25 настай бөгөөд жинхэнэ нэр нь Юн Руби. Торонтод хүртэл алдартай хятадын чинэлэг гэр бүл төрсөн. Ээж Хун Вэйян бизнес эрхэлдэг тэрээр Канадын улс төрчдтэй холбоотой. Заримтай нь ганцаарчлсан уулзалт хүртэл хийдэг байсан. Даатгалын компани ажилуулдаг. Люси 3 ихэр охины нэг. 2 эхийн нэрийг Кейлэн болон Жэйн гэдэг бөгөөд Кейл эхрүүдээс арай нэрүүдтэй байсан. 2020 оны Торонтод зохиогдсон миссийн тэмцээнд 3 дугаар байранд орсон. Энэ миссийн тэмцээн зөвхөн Торонто хотод зохиогдсон.
Мөн арьс өнгөөр ялгарлан гадуурхах үзэл их байдаг учраас ихэвчлэн Аз болон Европууд миссийн тэмцээн төрүүлэх нь их байдгаас гадна ээж нь мөнгө ихтэй. Ямартай ч олонний анхаарлыг татаж байнга эхрүүдээрээ гуруулаа хамт явж Mia Triplets гэх TikTok, Instagram идэвхтэй хөтэлдэг. Харин Люси өдөржингөө утас авахж Instagram, Facebook-д зураг тавиад лайк нь хэд хүрэх болох гэж шалгадаг төрлийн эмэгтэй. Люсигийн царайг харуул хөөрхөнж мэс заслыг хийлгсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ энэ миний бодол биш. Торонто сан дээр гарсан нийтлэлтчээс энэ тэндээ мэс засал хийсэн бололтой гэж бичсэн байна. Мөн л Люси мөнгийг яг ус шиг хэрэгэлдэг. Угаасаа баян айлын охин болохоор ээж нь халаасны мөнгө их өгдөг баха гэж утсан ч тийм биш бөгөөд 25 настай мөртлөө олигтой ажилгүй. Инфлюенсер юм уу гэхээр тэр гурвын хөтэлдэг Instagram-ныхан дагагч 1600, 16 сая биш 1600. Ийм дагагчтай хүн тийм их мөнгө олох боломжтой болов. Зураг байнга хийдэг чи ямар нэгэн сурталчилгааны зурагнууд биш дандаа өөрийнхөө мөнгөөр авсан хийсэн юмнуудаа нийтэлдэг. Инфлюенсер болохыг хүссэн ч сайн болохгүй байгаа юм шиг харагддаг. Ингээд хэрэг гарахаас 2 жилийн өмнө найз залуу Оливертойгоо уулзсан. Оливер Словак улсад төрж Торонто руу ганцаараа цагаачлж ирсэн. Зургийг нь харуул аягүй царайлаг кино жүжигчин шиг харагдаж байгаа тэрээр загвар өмсөгч хийж исэн. Түүнд маш их асуудалтай талууд байдаг. 2012 онд Торонтод хүн болгоны анхаарлыг татсан хэрэг гарсан. Оливер Торонтогийн төвд согтуугаар машин жолоодж байгаад баригджээ. Энд манай монгол шиг согтуугаар жолоо бариулж жолоодох эрхийг нь хасах арга хэмжээ авдаггүй мэн. Оливер жилд 2-3 удаа согтуугаар жолоо барьсан. Ер нь Торонтод согтуугаар жолоо барьдаг хүмүүс их байдаг гинэ. Оливерыг баривчлагдахад Дэвид Жан гэх найз нь хажууд нь байжээ. Дэвид их сургуулаа төгсөөд дасгалжуулагчаар ажилладаг ирээдүйтэй залуу байсан ч Оливер 150 км/цагийн хурдтай Торонтогийн төвөөр тавхисан. Төвд 50 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрдөгч тэгж явахд хэцүү байдаг гинэ. Уул зурууд ихтэй, хуучны замтай, манай замнууд шиг нүхих гарсан байдаг ийм замаар 150 км/цагийн хурдтай тавхиж эцэст нь усал гарах нь ойлгомжтой. Бүтэн байсан машин тал болж жолоочийн тал зүг зүгээр. Харин зорчигчийн талын хэсэг аимшигтай болж Дэвид уртлын шилээр суудлын бүсийг зүүсэн байсан ч гадагшаа шидэгдэж газар дээрээ насваржээ. Харин Оливер хэргийн газар дээрээс юу ч олоогүй юм шиг алхаад гарч ирдэг. Канадын хувьд маш зөөлөн байт юм байна. Согтуугаар жолоо барьсан хурд хэтрүүлсний улмаас хүү амны хэрэг гарсан гэж үзээд 5 жилийн хорих ялгааносон. 5 жил шоронд авах хугацаанд хориотой хамгийн зүйлийг хийдэг. Хар тамхи хэрглэж, шоронгийн харгалзагч нарт авилгал өгч, гар утас хүртэл авсан. Ийм тохиолдолд ял нэмэгдэх ёстой ойтол тэгсэнгүү. Ингээд 5 жилийн дараа 2019 онд суллагдаж Люситэй уулзсан. Оливер одоо мөнгө олох хэрэгтэй болсон сурсан зүйлгүй мөртлөө ажилд орох бодолгүй байсан тэрээр яавал мөнгө илүү хурдан аргаар амархан олох талаар бодож гоод бизнес хийх санаа болдог. Машины дугаар хулгайлж зарах. Гэтэл 2019 онд юу болсныг бид бүгдээрээ мэдж байгаа. Ковид. Хаасайгүй хүмүүс маск, гар ариутгагч, ариутгалын бодисуудын эрэлт ихсэж ямар ч хамаагүй үнээр худалдаж авах гээд бөө юм болж исэн энэ үед ялангуяа Европт энэ байдал бүр амар байсан гинэ. Тухайн үед нэг ширхэг маск 10 евроод авч исэн удаатай бараг 30 гаруй мянга. Оливер энэ байдлыг хараад маск зарах хэрэгтэй гэж утсан ч зарах маск авах мөнгө байсангүй. Мэдээж дөнгөж хоронгоос суллагдсан үнд ямар мөнгө авах вэ? Ингээд найзын найзаас мөнгө зээсэн. Тэр хүн бол өнөөдрийн хэргийн хохирогч Тейлор. Тэрээр мөнгө ихтэй баян хүн байсан ч дараа нь цагдаа нар шалгаад үзтэл буруу аргаар олсон нь тогтоогдсон байна. Тейлор багаасаа кокаин олон улс руу гаргаж зараад мөнгө ихтэй болсон. Жинхэнэ хар тамхины наймаачид мөнгөө болгоомжтой угааж буйны байгууллагуудад хандивлах гэх мэт мөнгөтэй гэдгээ бусад хүмүүст харагдуулдаггүй. Интернетэд өөрийгөө мөнгө их олж байгаа юм шиг өнгөрдөг хүмүүс бүгд луурчд байт юм байна. Жинхэнэ мэрэгжилтнүүд хизээч ийм зүйл хийдэггүй гинэ. Харин Тейлор мөнгөө гайхуулж би хар тамхиар мөнгө олдог гэж найзуудынхаа өмнө өнгөрдөг. Тейлор хурам ийсэн бөгөөд хэрэг гарахын өмнө хөнтэй салжээ. Өмнөх эхнэрээсээ 3 хүүхэдтэй. Гэр бүлтэй олж 3 хүүхэдтэй доктортой амьдралтай болсон тэрээр цаашдаа хууль бус зүйл хийгээд байж болохгүй мэнаа гэд алмаасны бизнес эрхлэхийн хажуугаар нэмэлт хижээлийн бизнестэй болж ашигтай ажиллаж исэн ч санамсаргүй Оливертэй уулздаг. Оливер гаднаасаа цэвэрхэн царайлаг харагдчихсан болохоор анхандаа гэмт хэрэгтэн ч гэж мдээгүй маш хурдан дотн болсон. Өдөр болгон уулздаг ах дүүгийн харилцаатай болж найз охин болох Жордан, Оливерийн найз охин Люси нарч дотноссон. Ингээд Оливер ахаа одоо Европ маскны хомсдолд ороод бөө юм болж гинөө. Би бизнес хиймээр байгаа ч надад мөнгө хэрэгтэй байна. Та хөрөнгө оруулах уу гэж хатгасаар Тейлор 470 мянган канад доллар буюу бараг 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Уулзаад нэг удаагүй ээж маш дотно байсан болоод л гэрээч хэлгүй ийм их мөнгө өгсөн.
Гэтэл Оливер юун бизнес их найз охин Люситэйгээ дэлгүүрхийсч Rolex-ийн цаг болон Audi авч унаад Люсид Hermes-ийн цүнх авч өгөөд Прага руу бизнес классаар нисч аялж мөнгийг зүгээр цацдаг. Люси анхандаа огт мэдээгүй найз залуугаа мөнгөтэй өнгөж утсан ч өдөржин тоглож идэхээс өөр зүйл хийхгүй байсан болохоор Маскныхаа бизнесийг хизээнээс эхэлж хийх талаар нь асуухад сүүлийн үед Европт Маскны үн унаад байгаа. Гэхдээ бизнесээ их ёстой л доо. Чи хаана Маск бөөнддгийг мэдхүү? AliExpress-ээс захиалвал болох уу? Хятад хүн болохоор мэдж байгаа үстэй гэдэг. Оливерт ямар ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь тэр их мөнгийг үрээд дуусгадаг. Тейлор хаяа Оливертэй холбоо ярьж юу болж байгаа талаар асуухад Маскны бизнес сайн болж байгаач ойрны мөнгө багтай байгаа болохоор ачааны машинаар Маска татчих чадахгүй байгаа даа. Ачааны машин татах $300,000 буюу 690 сая төгрөг зээлэх боломжтой юу гэхэд Тайлор энэ удаад ч бас ямар ч эргэлзээгүйгээр мөнгө өгөөд дараа нь холбогдож бизнес нь хэр байгааг асуухад ахаа санаа зовлтгүй. Орлого үнэхээр сайн байгаа. Ашиг бараг $12 сая давах хаа гэдэг. $12 сая гэхээр 20 гаруй тэрбум төгрөг. Тейлор бүр гайхаж тийм сайн болоод байгаа юм уу? Чи яг одоо хаана нэ гэхэд Оливер Францад байна гэд тансныхаа хуулгыг хүртэл явуулдаг. Энэ болгоно нь бүгд худлаа байсан. Тайлор найз охин Жордантойгоо Маскны бизнесийн талаар ярьж Оливерийн ухааныг биширдэг байжээ. Гэтэл сүүлд авсан мөнгөө хүртэл найз охин Люситэйгээ 1 жил хүрэхгүй хугацаанд үрээд дуусгасан. Ингээд мөнгөө буцааж өгөх өдөр ойртох тусам Оливер сандарчлаа. Тэр нь 2021 оны 2 сар. Бүх өрн нийлээд бараг 2 тэрбум төгрөг болсон. Дээрээс нь зөвхөн Тайлораас мөнгө зээлээгүй, ойр авийнхаа мөнгөтэй гэж бодсон бүх хүмүүсээсээ мөнгө авдаг. Энэ бүх залилан нь сайн болоод байсан шалтгаан бол Оливерийн царай. Гаднаас нь харахад мөнгөтэй, язгууртан шиг харагддаг. Оливерийн амьдрал нэг хүнээс хөрөнгө оруулалт аваад зүхтаж, өөр хүнээс мөнгө авч дугаараа сольж зүхтаж, оргодлын амьдралаар амьдарч исэн ч Тайлораас холбоогоо тасалж чадаагүй. Өмнө нь олон улс руу кокаин гаргаж зардаг мафиудтай холбоотой байсан болохоор Оливер хэрвээ би цухтах юм бол хэд алахгүй баригдана гэж утсан. Уг нь Тейлор тийм зүйл хийхээ болоод утгаас гадна 2 тэрбум төгрөг зээллэхэд амьдралд нь нэх өөрчлөлт орохооргүй их хэмжээний хөрөнгөтэй байсан бөгөөд ганц ч удаа Оливероос мөнгөө нэхэд сүрдүүлчихсэн удаагүй. Хэрвээ тэгхвэсэн бол гэрээ хийж эсвэл хөрөнгө оруулалт хийхгүй байсан биз. Зүгээр дотн дүүн бизнес хийх гэжсэн болохоор тусалж дэмжиж гэж утсан ч Оливер энэ их мөнгийг төлж чадахгүйгээд айж Тейлорыг халах шийдвэр гаргадаг. Тэгээд энэ бүх зүйлээ Люситэй хамт хийж дахиад Тейлороос мөнгө гуйвал өгөх байх гэд дахин л увер ихээр Тейлор руу залгаад ахаа би Европоос мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ шилжүүлэхээр татвар их гарах болохоор надад нэг арга байна. Миний найз охин Люсигийн ээж даатгалын компани ажиллаулдаг. Амь насны даатгал гэж шилжүүлэх юм бол татвар их төлөхгүй байна. Би нэг бичиг баримт явуулах болохоор та тэнд $1.5 сая чек бичээд явуулчих. Би буцаагаад өгье гэдэг. Тейлор ч итгээд $1.5 сая чекээ бичээд Оливертэй уулзгаар явдаг. Оливер Люси хоёр чекээ аваад шууд Тейлорыг алах нарийн төлөвлөгөө боловсруулж бэлтгэл хийж Хэмилтоны агуулгуудын арын хэсэгт дутааруулдаг. Гинэт агуулгын ойролцоо дуудвал Тейлорт сонир санагдаж магадгүй гэж бодоод ахаа та марихуаны бизнес сонирхдаг үстэй. Би ургуулгад тохиромжтой агуулга болсон та сонирхох уу? Үл хөдлөх хөрөнгө зуучлагчтай хамт очиё гэдэг. Энэ агуулга нь Люсигийн ээжийн түрээсэлдэг агуулга юм байна. Хяналтын камер зөвхөн урт хаалган нэрээсэн учраас зориуд Тейлорыг арын хаалга руу дуудсан. Бас нэг бэлдсэн зүйл нь утасныхаа симийг гэртээ үлдээгээд найзаагаа дуудаж чи цаг болгонд энэ утаснаас залгаж мессеж бичээрэй гэдэг. Хоёулаа гэртээ исэн юм шиг харагдахын тулд ингээд 2021 оны 2 сарын 28-ны үдээс хойш 3 цагт Люси байрныхаа лифтээр доошоо бууж байгаа нь харагддаг бөгөөд хувцалт нь яаж таарсан өнгөлн далталт хийсэн юм шиг байдаг. Хиймэл үс зүүж царайгаа огт харуулахгүйсэн бөгөөд бүх биеэ далталжээ. Харин мөрдөн байцаалтын баг Люсигийн үйл хөдлөл тохио зангааг нэг хараад л мэдсэн. Гэхдээ лифтэнд Оливер байсангүй. Уг нь Люсигийн гэрлүү орохдоо хамт лифтэнд суусан ч буухтаа Люси ганцаараа лифтэнд суудаг. Магадгүй камерт бичигдэхгүй тулд шат хэргэлсэн байх. Үдээс хойш 5 өнгөрөөгөө Оливер Люси хоёр төрүүлж агуулгад ирснээс 10 минутын дараа Тейлор цагаан өнгийн рейнж руу унаад агуулгын арын хэсэг рүү явдаг. Машинд жирэмсэн Жордан ч ус байсан. Тейлор эрвүү үгүй Оливертэй уулзаад би чек бол даатгалын бичиг баримт аваад ирсэн гэд өгтөл Оливер баярлаа хаа. Би энийг хурдан зохицуулчаад явуулнаа. Жохон хүлээж хэл юм бол үл хөдлөх хөрөнгө зуучлагч ирэх ёстой гэд агуулгын хаалгыг онгойлгохоор оролдоно. Тухайн үед 2 сар байсан болохоор гадаа хүүтэн Жордан машинаасаа бууж ирээд чичирчээсэн учраас Тейлорын санаан зовж гадаа хүүтэн байна. Машиндаа ороод суужээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч нь хизээ ирэхийг ч мэдэхгүй болохоор Люситэй хамт машиндаа суужээ гэдэг.
Энэ оронд Оливер Люси хоёр тэднийг хурдан алах хэрэгтэй гэж хоорондоо шивнэлж чад Оливер Люсид Жордантай хамт машинд суужээ гэж хэлдэг. Ингээд эмэгтэйчүүд рейнж руу хүрцв. Харин энэ үеэр Оливер би агуулгын үнтэй яриатахыг гээд уцаар ярьж байгаа юм шиг царайлж буу гаргаад Тейлор руу чиглүүлдэг. Тейлор бүр гайхаж юу болоод байгаа юм бэ? Хүсэж байгаа зүйл чинь юу юм гэх яг тэр үед Тейлорыг буутсан. Энэ болгоныг машин дотроос харж ирсэн эмэгтэйчүүд ойролж Люси машинаас буухад арай ухаан алдаагүй байсан Тейлор Жордан руу зугт гэж оролдог. Жордан хаазаа нэмж зугтах гэж оролцсон ч шокийн байдалд орж хөлөөж удирдах чадахгүйсэн. Тэрээр нэг баг нь мөргөж зогсоход цус алдсан байлаа. Тэгсэн чи яаж хийж байгаа зугтахгүй бол тэд араас нь ирэх болохоор машинаас гарч гизээ бариад мөлхөн ам авраарай гэж орилсон ч энд ямар ч хүн байсангүй. Аль хэдийнэ бүх үйлдвэрүүд хааж Жордан туслах хүн байгаагүй. Цусыг алдсан болохоор баг багаар ухаан баларсан. Энэ үед Люси Оливер хоёр Жорданыг алахгүй бол гэрчүүлтэн гэд түүнийг хайжгаад машиныг нь олж цаг гаруй агуулгын эргэн тойронд тайсан ч азааруулж чадаагүй. Эцэст нь бууж өгөөд Люси Жордан өгсөн баха хурдан зүхтий гэд гэртээ ирж өгсөн болов яасан бол гэдгийг мэдэхгүй учраас галзуурах шахсан. Жордан яасан бол олцсон бол мэдээ гарах ёстой доо гэд хэдэн цагийн турш мэдээ үзчихад эхлээд гадаад руу зугтцгаая гэд явцгаадаг. Энэ хоёр Тейлорыг алаад бүр 1.5 сая доллартай болсон мөртлөө Тейлорын Range Rover-ыг өөрийнхөө Audi-тэй зархаар төлөвлөж аль хэдийн дилертэй цаг тавуулсан ч машин идэрсэн болохоор хоёуланг нь хаяад Люсигийн бензээр хөдөө явж нэгэн колонгийн угаалгын өрөөнд бүх нотлох баримтаа хайдаг. Буу, малгай, Люсигийн эргэлсэн хиймэл үс гих мэтийг хар өнгийн ууданд хийж хаяад Base Bridge гих газар руу очиж бензээ хайж такси бариад онгоцны буудлын руу явдаг. Онгоцны буудлын хүртэл таксигаар бараг 6 цаг орчим явдаг юм байна. Гэтэл онгоцны буудлын дээр ирсний дараа Тейлорээс авсан 1.5 сая долларын чекээ бензнийхээ урд хайрцагт хийснээ сандаг. Бас нэг зүйл дараа нийл болсон нь Жордан Тейлор хоёр чек таатгалын бичиг баримт хоёрыг өгөхдөө дунд нь Оливерт төрсөн өдрийн төргсөн мэдчилгээний утас хийсэн байжээ. Оливер Люси хоёр Герман руу зугцсан. Хэрвээ Жордан сэрээгүй байсан бол ийм зүйл болсныг илрүүлж чадахгүй байх ч боломжтой. Жордан үдээ нээвгүй юу? Энэ бол Оливер Люси хоёрын хийсэн хэрэг гэсний дагуу Хэмилтоны цагдаа нар хэвлэлийн баг хурал хийж Оливер Люси хоёрт хандаж та хоёр энийг үзэж байгаа бол баригдах чинь цаг хугацааны асуудал гэж мэдэгддэг. Гэтэл тэд аль хэдийнэ Герман руу зугтаж машин түрээслэн Оливерын төрсөн нутаг Словак руу явдаг. Тэнд аав ээж нь амьдардаг байсан. Тэд ч бас Канадад болсон хүн амны эрхийн талаар сонсож хүүгийг хийсэн гэдгийг мэдээд явж хэрэгээ үлээ гэсэн боловч Оливер ааваасаа гуйж ганцхан удаа туслаад өгөөч гэхэд аав нь цагдаад мэдэгдэхийн оронд найзынхаа дугаарыг өгөөд ийшээ очиод нуугдгсан. Аавынх нь найз тухайн үед бүр хөдөө ганцаараа амьдардаг байсан юм байна. Энд нуугдсан ч тэд байнга ийш тийшээ явж мөнгө үрж өдөр болгон дэлгүүр өстөг хүмүүс бүр хөдөөний тосгонд юу ч хийж чадахгүй байгаадаа бачимдаж галзуурах шахан уунгөрлөө зутгааруулж хурамч бичиг баримт хийлгэхээр энэ тентгийн хүмүүстэй холбогдчиход цагдаа нарт баригдсан. Цагдаа нарт тэднийг баривчилж бүр хорьсон. Тэд баригдахаасаа өмнө хэрвээ хоёулаа баригдах юм бол юу ч мэдгүй гэж хэлээ шүү гэж тохиролцсон. Ингээд сайн өмгөөлөгч аваад тохиролцож чадах юм бол хэрэг сайнаар шийдэгдэнэ гэж ярилцсан ч Люси юу болсон талаар бүх зүйлийг үннээр нь хэлдэг. Мөрдөн байцаах баг Люситэй тохиролцоо хийж хэрвээ хэрэгээ хүлээх юм бол хүн амны хэрэг болон хүн амны хэрэг хийхийг завцсан хэрэгээр л чамайг яллаа. Чиний хийсэн эргүүд дээрэм, мөнгө угаах, хурд хэтрүүлэх, нотлох баримт устгах гэх мэт зөндөө байна. Эднээс бүгднгээс нь чөлөөлж хүн амны хэрэг дээр ял унана гэсэн санал тавихад Люси хэсэг бодцоод ихэнх хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэсэн болохоор зөвшөөрдөг. Гэтэл хүн амны хэрэг хамгийн өндөр ялтай гэдгийг мэдээгүй юм шиг байгаа. Ингээд түрүүнд ярьсан бүх зүйл Люсигийн амнаас гарсан. Харин Оливер эцсийн хүртэл юу ч хэлэлгүй мэдхгүй гэж гүрийдэг. Ингээд Канада руу буцаар болж Оливер Люси олон 2 цагдаа нийлээд дөрүүлээ явахаар болоход Люси заавал бизнес классаар ниснэ гэдэг. Мэдээж татгалзах нь ойлгомжтой. Гэтэл удалгүй Люсигийн ээж цагдаа руу залгаад миний охин зөвхөн бизнес классаар явдаг. Би та нарын төлбөрийг ч бас төлөх болохоор тухтай яваад ир гэдэг ч энэ саналыг хүлээж аваагүй. Люси ээжтэй аимшигтай уурлаж би яаж энгийн нислэгээр очих юм бэ гэсэн ч нэмэр байсангүй. Люсигийн ээж Торонтод бизнес эрхэлдэг алдартай эмэгтэй гэж өмнө нь хэлсэн. Тэрээр зарим нэгэн намд санхүүжилт өгдөг бөгөөд тодорхой хязгаартай байдаг болохоор хамгийн дээд хэмжээгээр мөнгө өгдөг байсан. Тэгвэл энэ хун гэх эмэгтэй үнэхээр шудраг бизнес хийдэг байсан уу? Хятад улсынхаа төлөө өөр газар хөрөнгө оруулалт хийж сайн үйлс хийдэг байсан юм болов. Тэрээр сургууль төгссөн дипломоо хуурамчаар үлдэж даатгалын компани ажиллуулсан нь баригдаж дараа нь дипломыг нь цуцалсан. Тэгэхээр түүний олсон бүх мөнгө хууль бус гэдэг нь тодорхой. Люси онгоцоор ирэх хугацаанд байнга гомдлож онгоцны үйлчлэгчийг дуудаад тэр нь ч болохгүй байна, энэ нь ч болохгүй байна.
Аяг тавг нь хунзар юм байна. Агааргүй байна. Яагаад ийм тухгүй байгаа юм бэ? Нуруу өвдөд байна гэх мэтээр байж болох бүх юмар гомдолдог. Ингээд арай гэж Канадад ирээд Люси ганцаараа батлан даалтанд гарна. Ээж нь баян болохоор 2.7 сая доллар төлж гаргасан. Гэхдээ нэг удалгүй жил гадуур байжгаад баривчлагддаг. Батлан даалтанд байх хугацаанд тодорхой бүс нутагт байх. Дуулга ирэх үед авах гэх мэт дүрмүүдэгч 2 удаа эдгээрийг зөрчиж дахин баривчлагдсан. Ингээд 2024 оны 5 сард шүүх хурал нэгддэг. Хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа шүүх хурал дээр Оливер Люси хоёр бид буруугүй юу ч мэдгүй гэж зайлсхийхийг хичээдэгч Люси аль хэдийнэ хэрэгээ үлээсэн гэдгээ марцсан юм шиг байгаа. Дээрээс нь амьд гэрч Жордан байгаа. Үүнээс гадна цагдаа нарт тэдний унаж авсан Audi Range Rover шинжилгээ хийхэд цус гарч ирсэн бөгөөд тэр дунд Тейлорийн цус ээжээ. 6 удаа буудсан юм чинь ямар нэгэн хэмжээгээр цус биед нь цацарсан баг. Мөн колонк тайсан бүх нотлох баримтууд гарч ирж эндээс сохрогчдын ДНХ илэрсэн. Хөдөлгөшгүй нотлох баримтууд байсан болохоор Люси дараа нь би зүгээр л Оливерийг дагаад явжсэн. Оливерийг хүн алсан гэж мэдээгүй. Агуулгын нөгөө талд байсан. Бууны дуугч санахгүй байна. Миний буруу хийсэн зүйл бол Оливертэй л уулзсан нөх гэдэг. Ингэж хэлсэн ч Жордан байгаа. Тэрээр буун дуу гарах үед Люси надтай хамт машинд байсан гэдгийг гэрчилдэг. Шүүх хурал 7 хоног үргэлжилж тэднийг Тейлорыг хөнөөсөн хүн амны эрг болон Жорданг хөнөөх гэж оролцсон эргээр буруутгасан. Энэ үед хохирогчдын ар гэрийнхээ уйлж, орилж баярлсан. Жордан ч бас үнэхээр хэцүү байсан мэдрэмжнээсээ жоох нэг чултгай авч хайж чадсан. Тэрээр гидсэн доторх хүүхдээ аавтай намт алдсан болохоор хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаанд тасралтгүй архиусан гин. Оливер Люси хоёр огт хэрэгээ хүлээгээгүй бөгөөд хохирогчдын ар гэрийнхний өмнө гимшчгаа царайч гаргаагүй. Тэдэнд 25 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой бүх насаар нь хорих ялгааносон. Үнэхээр зөөлөн уйлт ор юм а. Энийний дараа Люсигийн эхрүү TikTok-оос Люсигийн нэрийг хассан байна. Оливер Люси хоёр Тейлорыг зүгээр л мөнгөний машин гэж харсан. Тэгвэл мөнгө хүний амнаас илүү чухал юм бах та. Өнөөдөр бүгдээрээ мөнгөнд сохорсноос олж хүний амьд хүрсэн эргийн талаар ярилцлаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.